дотор байгаа эрхтэнг маань бид одоо надад дэлгэцээр харуулж өгдөг гэсэн үг. За тийм. Энэ маань өтрийн дотор ороод давсгаар өвдөн гэсэн үг тийм. Хевлэр өвдөд байна гэдэг. Тэг бүгдээ ч ямар хэцүү юм бэ тий. За тэгвэл бүгд өшгний араар орж үзхөө. Тэгвэл тэнд юм тодорхой болно гэсэн. Окей. Хөшиг нээцгээ. Сэвэтано. За ингээд өнөөдрийн манай Софи брендтэй хамтран бэлтгэдэг Wings Club нэвтрүүлгийн маань дараагийн дугаар Аси эмнэлэг дээрээс хүрэхэд бэлэн болсон байна. Сайн байна уу? Яжсана. Өмнө нь бид нөгөө эмчээгээ дандаа дуудаж авчирч нэвтрүүлэгтээ оруулдаг гэсэн бол өнөөдөр бид өөрсдөө хүрээд ирсэн байгаа. Тийм тэгээд өнөөдрийн манай нэвтрүүлэг маань ер нь юм баг зэргийн влог маркаар явах хаа тийм бид нэр ер нь эмнэлэгтэйгээ танилцаа тэгээд манай өнөөдрийн сонгож авсан сэдв маань ч гэсэн ер нь бол эмнэлэгтэйгээ холбоотой сэдв байгаа гэж бодож байна. Тэгээ өнөөдрийн манай сэдв маань гэх юм бол юм чи эмчийн үзлэг охтын тэгж эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг гэдэг сэдвийг бид дөрөв сонгон барьж ирсэн байгаа. Тэгээд эмчийн үзлэг учраас одоо яг орчинд нь ирээд за окей энд ингэдэм байна, ийшээ ороод ингэдэм байна. Бид нартэй эмчийн үзлэг хийлэхдээ яг ямар зүйлүүдийг бэлдэж ирэх хэрэгтэй вэ? Юу шаардлагатай байдаг вэ гэдгийг илүү тодруулж мэдээд тэ нэг үзэж байгаа эмэгтэйчүүдтэй бас яг илүү бодитоор харуулчвал илүү дээр нь болоо гэж одоо түрээдэрлээ. Ер нь бол хих эмэгтэйчүүд бол аягүй хайгаад иддэг шүү дээ. Үзлэг эмэгтэйчүүд гэхлээр л шүүд эмэгтэйчүүд хоёр бас аягүй хайд юм шүү дээ. Тэгэхээр одоо яг тэр талаар ямар хөө процесс болдгийг бүгдээрээ гоё дараалалаар нь би ярилцаа байдаг. За тийм. За тэгээд энэ цаа анхийнхний ээлжин та хоёр та өгч байна. Баярлалаа. За бид нар тэгвэл за ингээд эмэгтэйчүүдийн үзлэг хэлэхээр ирлээ. Хамгийн түрүүнд за хаалгаар орж ирлээ. Бид нар одоо юу хийх вэ? За хамгийн түрүүнд хаалгаар авч ирэхээс өмнө хичээлийнхэн болон ажлынхаа цаг завыг хараад уцаар залгаж манай хоол заавал цаг авдаг. Тэгээд өөрийнхөө боломжтой цагаагаа тохируулж аваад тэгээд цагтаа орж ирээд эхлээ бүртгэл хэлэхдээ тэр бүртгэл нь болохоор ямар ч юм ихлэ өнөөдөр ингээд одоо бид хоёрт уулзсан боловч одоо жилийн дараад хоёр надад үзүүлэхэд хоёрыг ингээд таних үүднээс өмнө нь юу болж исэн, ямар амжилт хийж исэн, ямар асуудалтай гэдэг тэр юмгаа эргүүлээ санахын тулд тийм захин бүртгэл гэдэг. Тэгээ хизээч хоёр одоо буцаад над дээр ирсэн одоо эргүүлээ санана танина гэсэн үг. Төршийн бүртгэл. Тий. Тэгэхээр илүү амар гэдэг бах те өмнө нь ямар имчилгээ хийсэн, өвдөжсэн үгүй юу гэдгийг мэдээ явуул. Яг унаа. За тэгээд үүдэнд бүртгэлээ хэлчихээд бүгдээрээ энэ өрөөрөө одоо орцгоно. За энэ өрөөрөө болохоор манай совлогч суудаг өрөө. За энэ өрөөнд бид нар юу гэдэг вэ гэхээр мэдээж эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг учраас заавал хувцас салсан байх хэрэгтэй байдаг. Биднийг одоо нөгөө ээж нарын ч юм уу, эгч нарын үед болохоор эмнэлэгт өмсөх одоо тавчгаа ч юм уу эсвэл одоо тусгаалсан өөрийнхөө юбкийг авчирч ингэж одоо үзүүлэлдэг гэсэн байхгүй юу? Одоо л байсан. За одоо л манай үзүүлэгч байгаа үйлчлүүлэгч маань хөшгний араар ороод ийм ягаалаад байгаа. За энэ хаалаадыг болохоор ингээд дээгүүрээ өмсөд тэгээ хувцас солиод тэгээд эмчдэрээ одоо орж ирдэг гэсэн үг. Үзүүлэхэд бэлэн бэлтгэлтэй болоод өөрсдөө заавал хувцас авчрах шаардлагагүй гэсэн. Өөрсдөө юу ч авчрах шаардлагагүй. Юу ч авчрах шаардлагагүй. Окей, өндөрлөө мөсдөж. За тэгээд энэ өрөөнд ингээ хувцас солиод тэгээ энэ дээр бас нөгөө бүртгэлтэй байгаа учраас энэ дээр нөгөө одоо совлогч маань одоо шаардлагатай бас зарим нэг юмгаа асууж тодруулдаг. Тэгээд үйлчлүүлэгч маань бэлэн болоо хувцас солиод ирэхлээр эмчийнхаа өрөө рүү орж ирдэг. Одоо над дээр орж ирдэг гэсэн үг. За. Босно өндөрлөө. За. Тана. За одоо энэ өрөөрөө ингээ орж ирэхлээр энэ дээр манай ингээд бэлэн бас өөрчлөлөгч маань сууна гэсэн үг. Хоёр ягаан сайн да. За одоо энэ болохоор яг нөгөө эмч үйлчлүүлэгч хоорондын одоо нууцын ярианууд энд яг болдог гэсэн. Тийм хин сасгүй. Тэгээд энэ ч нөгөө эрүүл мэндийн тухай хуулиараа одоо үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн одоо ямар ч мэдээлэл тэр нь одоо эмчийн хувьд бол ингээд өөр одоо хин нэгэн задруулахгүй нууц гэдэг байхгүй. Тэгэхээр эндээ ингээд эмчтэйгээ яг заримдаа бол хүмүүс одоо найзлуудаагаа нөхөртөөгөө ээжтэйгээ ч юм орж ирдэг гэсэн хүмүүс байдаг. Тийм учраас хоёр сандалтай гэж.
Тэгээд энэ өрөөндөө одоо яг өөртөө тулгамдаад байгаа эсвэл мэдмээр байгаа юмнуудаа эндээ ингээ ярилцаад тэгээ бид нар энэ шар хөшигний араараа үзлэгээ одоо гол юмнуудаа энэ хөшигний араар хийдэг гэсэн үг. Миний бол зөв нэг энэ хөшигний ард байгаа юм шүү дээ. Шиний ард нэлээд олон эмэгтэй өнөцгөлсөн баг та. Тэгэхээр бас нөгөө нэг одоо яг энэ төрөд одоо эмэгтэйчүүд шинжилгээ өгж байгаа шүү дээ. Ер нь бол яг эмэгтэйчүүдийн одоо өгж байгаа шинжилгээнүүд нь яг ямар төрлийн шинжилгээ хвчлэн ер нь л байдаг вэ? Зүгээр яг урьдчилан сэргийлэх байдлаар гэх юм бол өтрийн мазокийн шинжилгээ, умаазны нэсийн шинжилгээ гэдэг нэг байдаг. Тэр нь умаазны хавдраас урьдчилан сэргийлэх байдлаар үздэг гэсэн. Түүнээс одоо нарийнс хаад өөр илүү одоо өрөвслийн өвчнгийн сайн тодорхойлох зорилгоор ч юм уу эсвэл хавдар үүсэх эрсдэлэнүү ч гэдэг юм тэрийг үзэх зорилгоор өтрийн мазок гэсэн шинжилгээ, бактериолог гэдэг нь ямар бактери чамд одоо өрөвсөл үүсгэж байгаа гэдгийг хайдаг гэсэн үг. Тэгээ тэрэн дээр нь антибиотик мэдрэгийг үзэгч гэдэг юм уу, PCR-ын шинжилгээ, вирусын шинжилгээ, тэгээ цусны шинжилгээ нөө тусаар одоо дааврын шинжилгээ те гэх мэт ингээ олон төрлийн бүх шинжилгээг нэг дараа хийдэг гэсэн үг. Тэгэхээр айгүй олон төрлийн шинжилгээгаа гэхдээ тэрийг одоо яг аль шинжилгээг хийсэн дээр вэ гэдгийг одоо гол юмыг нь мэдхийн тулд одоо үйлчлүүлэгч надад үнэн зөв мэдээлэл хэлэх хэрэгтэй. Одоо хэд хоногийн өмнөөс яаж өвдсөн, яасан хийсэн ч гэдэг юм уу те тэр юмаа сайн хэлснээр зөв тохирох, өөр тохирох шинжилгээг нь өгдөг. Түүнээс биш заавал бүх шинжилгээг өгөх шаардлага байхгүй гэсэн үг. Одоо ингээл шинжилгээ өгнө эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлнэ гэхээр нэг юм өвдөнөх та гэж айдаг штэ. Тэр энэ нэг өвддөм бол хэр өвддөм бол яаж одоо тэр шинжилгээнүүдийг авдаг юм бол гэдгийг гоё дэлгэрэнгүй тайлбарлаад өгч. За тэгвэл бүгд хөшгөний араар орж үзхөө. Тэгвэл тэнд юм тодорхой болно гэсэн. Хөшиг нээцгээ. За энэ хөшгөний араар за одоо ийм байдаг. За энэ маань болохоор эмэгтэйчүүдийн үзлэгийн ор гэдэг үг байгаа. Тэгэхээр энэ орон дээр одоо яг зөв байрлалаа олж ихтэй хэвээр тэгээд доор нь одоо бид нар ийм нэг удаагийн дэвсгэр дэвсдэг. За ийм юм дэвсээд энэ дээр үйлчлэгч маань ингээ бүрэн одоо ингээ зөв сайн хэвтээд энийгээ бид нар одоо эмчний үзэгтэй юм тухтаалах зорилгоор орон хоошоо ингээ автоматар ингээ хэвтүүлэх, дээшээ өргөх гэх мэтээр энийг ингээ сандлаа тохируулдаг гэсэн үг. Сандал одоо орч гэж хэлж бас болно. За энэ дээр ингээ үйлчлүүлэгч маань ингээ суудсан байгаа тохиолдолд бид нар нөгөө хамгийн ихний шинжилгээ бол өтрийн үзлэг гэдэг. Өтрийн үзлэг хийхэд юу хэрэгтэй болдгийг мэдгүй таад. Тал. Тий, тал тий. Тэгэхээр таланд нь болохоор одоо иймэрхүү юмнууд байдаг гэсэн. Тэгэхээр тал маань ийм нэг удаагийнх байдаг учраас ямар нэгэн халдвар дамжих хэрэгсэлгүй. Одоо энэ хэмжээтэй энэ хэсэг болохоор өтрөө рүү ордог гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ маань өтрийн дотор ороод энийг ингэж дотортлын ингэж хилээд бид нар ингэж түгжээд хүссэн хэмжээ рүү ингэж тааруулдаг гэсэн үг. Ингээд энэ дотортлын хаамнаасаа бид нар энүүгээр дамжуулж одоо шинжилгээ авдаг. Тэгэхээр гол юм ерөөсө хүмүүсийн нэг аадаг юм энэ ороход л ер нь бол илүү өвдөх магадaltaй гаддаг учраас хэрвээ одоо тухайн эмэгтэй хүн өөрт нь эвгүй ч юм уу эсвэл бие чангалаад байгаадах юм бол одоо би өтрөөлөө энийг ингээ оруулах үед баг зэргийн өвдөлт мэдэрч болно гэсэн. Тэгэхээр энэ толны маань хэмжээг хүн болгонд бас харилцан адил байдаг. Одоо энэ хэмжээ байна. Энэ бол одоо арай жижиг хэмжээ байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээ хэмжээг нь ингээ нөгөө хүндээ тааруулаад сонгодог гэсэн үг юм чинь. За тэгээд энэ толыг тавьсны дараагаар бид нар нөгөө сая одоо ярьсан мазокийн шинжилгээнүүд ярьсан шүү дээ тий. Тэр шинжилгээ авахд ерөөсөө өвдөх юм байдгүй. Тэрэн дээр нь одоо авдаг материалууд гэх юм бол нэг иймэрхүү юм байгаа. За одоо жишээлбэл нөгөө мазокийн шинжилгээ яриад байна шүү дээ тий. Тэр шинжилгээ ийм байгаа байхгүй юу? Одоо та нар нөгөө ковидын үеэр сая бахан PCR шинжилгээ өгсөн үстэй тий. Тэгэхээр энэ ингээ үзэхлээр ингээ тэмдрээд үздэг нь уртлын энэ чих ухдаг мочиг гагаад тий ингээ урталтай хүн амар зөөлхөн. Тэгэхээр нөгөө сая тойл тавьсан байсан шүү дээ. Тэгээ толныхаа голын нөхөр нь оруулаад зүгээр арчаал авч байгаа гэсэн. Тэгэхээр ингээ арчаа авч байгаа учраас ямар нэг өвдөл өрөөсөө байхгүй гэсэн үг юм. За тэгэхээр мазокийн шинжилгээ бол одоо ийм тэгээ энийгээ бид нар тусгай одоо энэ зөрөөс ийм шилэн одоо ийм шилэн ийм тавцангууд байдаг байхгүй. Тэгэхээр энэ дээр одоо саяны авсан одоо нөө биологийн шингэн буюу өтрийн авсан шинжилгээний хамаа энэ дээр ингэж харчиж өгдөг гэсэн. Энийг лаборатори бэхжүүлээд микроскопоор хараад өтрийн дотор нь ямар бактери яаж үргэлжлээд ингээд ийм бид нар хариуг нь одоо гаргаж өгдөг. Тэгээ энэ дээр нь тохирсон эмчилгээ хийдэг гэсэн. Тэгэхээр мазокийн шинжилгээ бол ерөөсөө өвдөхөргүй байгаас тий болно. Нарийн бол яг ингэж өвдөх нь шүү дээ. Ингээд нэг юмнаас дамжаад нөгөө юм дээр очиод нөгөө юм дээр очдөг юм байна шүү дээ. За одоо тэгэхээр зарим нэг өөр шинжилгээнд нь одоо тэгэхээр урталтай юм жижигхэн тойд шиг юмтай байгаа. Ингэсэн. Юу вэ? Тэгэхээр нэгтэй зөвлөгөө маа. Хөмсгний юм уу? Формосны яг шиг тий. Тэгэхээр ийм жижигхэн гэхдээ айгу тэрэг бодол айгу зөвлөгөө та нар бариад үзтээ.
Жохоо хайгаад. Тийм ээ. Тийм. Тэгэхээр энийг болохоор бид нар умаа хүзүүгээд одоо хүүхд төрдөг гэсэн гээд байдаг. Тэндээс нь одоо эсрэг шинжилгээ авахд болоод ингэж авдаг гэсэн. Тэгэхээр бас нэг амар өвдөх юм бол бас байхгүй гэсэн. Зүгээр ингээд нэг юм арьсыг ингээд нэг юм өрөөд байгаа юм шиг нэг жоохон тиймэрхүү мэдрэмж байгуулахаас ч бас өвдөхгүй гэсэн. За тэгээд түрүү ярьсан бас нэг өөр нарийн шинжилгээнд гэдэг ярьсан шүү дээ. Тэд нар нөгөө адилхан одоо иймэрхүү юм байгаа байхгүй. Энэ нь бас адилхан нөгөө юм хөвгөн бөмбөлөгтэй. Тэгэхээр нөгөө зөвөр юмнууд байхгүй. Яг түрүүнийхтэй харсантай яг бараг адилхан. Гэхдээ уртлын бүтцэн жоохон арай өөр өгдөг. Одоо хөвгөн биш, дахиад жижигхэн сайжрах гэсээр нэг бүр жижиг үстэй байгаа тийм. Гэхдээ зөвхөн байна. Юу шиг гимээр юм бэ? Нэг юм хамбан юм шиг юм байна тийм. Яг байна. Тэгэхээр тэр одоо эндээс бас нөгөө энэ дотор шинжилгээнийхаа сорьцоогоо бид нэр сорьц гэдэг нь утгаас авсан шинжилгээнийхаа одоо шингийн юм аваад одоо нарийн шинжилгээ авахлаар энэ дотор ингээ хийдэг. Тэгээ яг PCR-ын шинжилгээ шиг бас ингээ худлаа авчихна. Энийг өөр бид нар сая ковид үед бол бахан хамрлуугаас ийм хийлгэж шинжилгээ өгдөг яг тэрнтэй адилхан гэсэн. Тэгэхээр PCR-ын шинжилгээ гэдэг маань зөвхөн ковид үед авдаг бол бас биш. Энийг нь полимеразын гинжууруул гэдэг үгний төвчлүүлэхгүй PCR гэдэг нь. Тэгэхээр тийм аргаар одоо илүү нарийн сайн судалгаа гэсэн. За иймэрхүү шинжилгээ авдаг. За тэгээд эмэгтэйчд үзлэг гэдэг тэр үзлийг болохоор одоо бид нар энэ сая өтрөнөөс энэ тойл хийсэн шүү дээ тий. Тойлоо тавиад бид нар умаа үзүү тэр өрөслийн хаймаа ингээд одоо ингээд дотор байгаа юм харчиж байгаа. Тэгэхгүй бол ерөөсө харагдахгүй шүү дээ. Харчаад шинжилгээ авсан тойлог толио аваад ингээд буцаа хайчин. Тэгээд өтрөөний хаамд нь одоо заримдаа хүмүүстэй өвчөр өвдөд юм ч гэдэг юм уу тий. Ингээд хөвлөгээр өвдөд энэ юунаас л өвдөд ингээд тэрийг эмэгтэйчд үзлэг гэдэг нь болохоор ер нь энэ ч одоо ингээд давсаг дээр нь одоо умаа өндөрчийн дарж ингэ шалгаж үзхийг нэмэгтэйчд үзлэг гэж байгаа гэсэн. Тэгээд дарж л үзэх хэлж байгаа юм тийм. Тэгэхээр дотор талдаа бол тэгэж амар өвдөх юм бол байхгүй. Гэтэл одоо яг бид нар нөгөө дотор нь бүтцэн одоо өндөрчний үйлээ хааж гэдэг юм уу хүмүүс тэгж аягүй хэрдэг штеп кставен гэдэг юм уу. Тийм юмнууд яг байгаа хэсэг тэр нь бүтцийн ямар нэгэн дотор талдаа өөрчлөлт байгаа. Би нүдэрээ хараа мэдэхгүй эсвэл тэмтрээд бүр одоо том биш л бол бас мэдэх боломжгүй. Тэгэхээр бид нар эхо байдаг гэсэн. За эхоны хувьд болохоор одоо энэ халдвар юм бас адилхан тэр нөгөө толио аваад бид нэр энийхэн гадна талаар нэг удаагийн юм одоо бэлгэвч угалж хийдэг байхгүй. Тийм учраас бас одоо халдвар дамжих эрсдэл байдаг. Тэгээ энийг өвтрөн дотор оруулах харахлаа энэ уртлынхаа энэ жижигхэн юм нэг хар юм болохоор дотор байгаа эрхтэнг маань бид одоо надад дэлгэцээр харуулж өгдөг гэсэн үг. За дэлгэцээр яаж харагдах вэ гэхлээр за одоо жишээлбэл энэ ингээд умаа хэсэг одоо энэ умаа бол хаашаа арагшаа барилттай умаа байхгүй. Арагшаа гэдэг маань хүний нуруу энд байгаа. Энд хөвлийн хэсэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ хавь руугаа барилт учраас биений мэрхлэрээ энэ охиных нуруу руугаа өвдөд. Яг өнөө сайн байна. Хэрвээ ийшээ байсан бол ийшээ арсан бол давсгаар өвдөн гэсэн үг тийм. Хөвлөөр өвдөд байна гэдэг. За энэ дээр ингээ харахаар умаа дээр янз бүрийн одоо бүтцийн өөрчлөлт байна уу, биений өмнө хизээ ирэх чинь гэдгийг эндээс хараа мэдчихдэг гэсэн үг. За одоо ингээ харахаар энэ одоо ингээ хоёр талын үнд өвч хэсэг маань харагдчих. Баруун зүүн үнд өвчөөр нь хараа бүтцийн өөрчлөлт байна уу? Одоо жишээлбэл энэ дээр бол нэг уйлахаа байгаа байхгүй. Энэ уйлахаа нь одоо хэвээ уйлах хамаагүй юм уу гэдгээ яхаагаар ингээ үдчихэж байгаа гэсэн. Би нэг эхо гэд харна. Би яг өмнө орж исэн л доо. Тэгээд эхо гэд хар нөгөө юм юу байдаг зөө гаднаас ингээд хөвлийн эхо байдаг шүү дээ. Тэрийг юм болов уу гэж амар боддог ус байхгүй юу. Тэгээд ер нь ийм дотроо одоо дотор үзлэг, гадуур үзлэг хоёр нь бол амар ондоо юу. Тий. Гадар үзлэглээ одоо гадна байгаа бэлгэрхтэн ч юм уу эсвэл заримдаа одоо нөгөө охтууд ариун цэрэг хэрэглээс харшилсан ч юм уу охтууд байдаг штэ. Тэгээд тэр хэсгийн үзлэг эсвэл арьсныхаа хэсгээс нь бид нар шинжилгээ авч байгаа гадна үзлэг болж байгаа гэсэн. Дотор үзлэг гэхлээр бид нар түрүүн тал хийгээд өвтрийн дотгошоо талж байгаа штэ. Тэр дотор талын ханыг нь харж байгаа. Тэрийг тэмтэрч өвдөл зөөрөнд мэдж байгаа дотор үзлэг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нэг нь гадна талаас нь харах нөгөөх нь дотор тал руу одоо ингэж тэмтэрч үзэх гэсэн үг. Гараараа л тэмтэрдэг учраас амар нэг тийм өвдөх юм бол бас байхгүй. Тэгэхээр бас нөгөө нэг юу яд нь штэ ариун цэврийн хэрэглээс харшлна гэд янз бүрийн нөгөө үнэртэй, өнгөтэй тэгээд ийм химийн бодис, химийн уралдaltaй юм байх юм бол ер нь бол харшлах тохиолдол бас өсвөр насны хүмүүстэд амар их байдаг гэсэн. Тэгэхээр хамгийн ер нь бол ийм хөвөн зөөлөн тэг ямар ч үнэргүй нэг тийм энгийн гэх юм уу юм гэх нэг тийм бүтээгдэхүүн сонгох зөв юм байна тий. Яг өөртөө тохирсон гол нь тэрээ сайн төрүүллээ штэ өнгө үнэр гэдэг байгаа юмуд бол аюул чухал гэдэг. Тэгвэл нан ялах хүүхдийн памперсэн дээр хүртэл нөгөө нэг тийм шүү дээ. Таах бол нуралт үүснэ гэдэг юм хүн бид шүү дээ. Тэр шиг ариун цэврийн хэрэглээ бас сайн
зөв сонгох хэрэгтэй шүү охтоо да. За сая тэр нөгөө яхагаа ярьсан шүү дээ. Хөвлийн хоо гэж бол бас байгаа. Тэгэхээр энэний хардаг юм нь болохоор арай юм дөрвөлжин жижигхэн байдаг байхгүй. Тэрийг бид нөгөө бильярд цанараа охтуудад докторыг нь үзэх боломжгүй тонгоо эсрэг гэдэг чинь тий. Тэгэхээр хөвлөгээр нь тэгж яхад харж олно охтууд дээр эсвэл жирэмсэн байгаа тохиолдолд харна. Эсвэл одоо нөгөө элэг цус ходоо дотор байгаа эртнийг харахтаа хөвлөгээр л харна гэсэн үг. Түүнээс тийшээ одоо өөр юмар харах боломжгүй болчихж байгаа байхгүй. Бид нар бол бильярд цанд орсон хэрвээ охтууд байх юм бол эсвэл эмэгтэйчүүд дээр өтрийн ягагаар харж иж дотор байгаа эртэн маань илүү тод харагддаг гэсэн үг юм. Тэгэхээр хийхдээ бильярд цанд орсон л бол зөвхөн өтрийн ягаа хийн. Бильярд цанд ороогүй бол хөвлийн гадна талаас нь ингэж дарж үзнэ гэсэн үг юм. Тэгэхээр одоо нэг бильярд цанд ороогүй охтууд маань бол бас эмэгтэйчүүдийн үзлээсээс айгаад олж шаардлага бол байхгүй. Онгой хэсэг ямар нэгэн тохиолдолд гэмтэн гэж авахгүй гадна талаас нь үздэг байх нэ. За бидний өнөөдрийн хичээл маш үр дүнтэй байлаа. Бид нар бүр ингээд ингээд эмчи үзүүлсэн юм бүр ингээд орж гарын дагаж харсаар байгаа тарлаа шүү дээ. За нэг юм асуу тэгвэл за бильярд цанд ороогүй охин мазоко шинжилгээ өгчлөх үү? Ороог охин? Аха. Үгүй юу яах хаа зүгээр нэг мазок гэдэг чинь арчтаас авна шүү дээ. Ер нь бол биологийн шинжилгээ цааш нь оруулахгүйгээр наанаас нь арчтаас авч болохгүй л үү дээ. Болно. Тэгэхээр сайн нөгөө толь тавьдаг гэдэг хэмжээ яриадсан шүү дээ. Тэр толыг тавихгүйгээр сая чихухтай жижигхэн юу байсан ш тэрийгээ бид нар онгоос гимдэхгүйгээр дотор талаас нь жоохон арчаад авахад бол одоо хэвэн гэсэн үг. Асуудалгүй юм шүү дээ. Аха хэрвээ бильярд цанд орсон байх юм бол хэрвээ ороог хөхтүүд байл заавал хэмждэг хэлэх хэрэгтэй байхгүй. Би бильярд цанд орж байгаагүй гэхдээ ингээд шинжилгээ өгч үзмээр байна ч юм уу эсвэл завирана гэх юм бол толь тавихгүй үзчихнэ гэсэн үг. Юу яах вэ? Юу лээ? Одоо эмэгтэйчүүдийн нэг юм тогтмол эмэгтэйчүүдийн эмэгт үзүүлэх юм хугацаа гэж байгаа шүү дээ. Тэр нь ер нь хэр удаан байд юм бэлээ? Ер нь өөрт ямар нэгэн зөөр авахгүй бол жилдээ нэг л удаа л үзүүлэх болно гэсэн үг. Тэгэхээр яг нэг тогтсон сартаа олчвол ер нь бол амардаг. Одоо миний хувьд болохоор би нэг 3 сард одоо ерөнхийдөө за 3 сар боллоо эмнэлгүүдээр явах цаг боллоо ч гэдэг юм уу. Нэг шүдээний үзүүлчдэг. Шүдээний үзүүлчдэг, эмэгтэйчүүдийн үзүүлчдэг ч юм уу. Тэгээд ахаад нэг дотор эртний нөрвлээс сэргийлэх одоо шинжилгээнд орчдөг. Яг тэгэх юм бол мартдаггүй байхгүй. Тэгэхгүй болохоор одоо ийм энэ тийм янз янзын өдрүүдэд ингээ үзүүлээс хараад үзүүлээ тэгэхээр үзүүлчлөө яалаа ч гэдэг юм уу тийм болчтой. Тэгэхээр яг тогтсон нэг сар гаргаад тэрэн дээрээ би өөрөө эрүүл мэндэд анхаарна гэд тийм эмэгтэйчүүдийн эмч үзлэгт бол жилдээ нэг л одоо ороход болно. Хэрвээ наан завиртай асуудалтай байвал тухайн цаг үед нь хурдан авах хэрэгтэй гэсэн үг. За окей өнөөдрийн хичээл амар үр дүнтэй байлаа тий. Тэгээд ер нь бол яг ямар ч тохиолдолд бол нэг айгаад авах шаардлага байхгүй, санаа зовоодох шаардлага байхгүй. Ирээл яг эмчтэй үнэн зөвөө ярилцаад үзүүлэхэд бол ер нь бол охтуудаа ямар ч асуудалгүй юм байна шүү. Тэгээд юунаас нь ер нь айх вэ? Өөрийнхөө тий эрүүл мэндийн хадлаа ер нь явж байгаа юм чинь. Тэгээд Им хөрхэн халаад өмсөд им хөрх эмчтэр орж ирэх нэ шүү дээ. Бас манай нэвтрүүлгийн ерөнхий одоо ингээд спонсор болох Sofi брэнд байгаа. Тэгээ Sofi брэндийн бас нөгөө ариун цэрийн хэрэглэлүүд маань бүгдээрээ юм яг цэвэр хөвөн зөөлөн одоо ингээд гадаргуутай. Тэгээ дээрээс нь ямар ч өнгө өнөр химийн найрлахгүй байдаг болохоор өсвөр насны хүүхдүүдэд бас илүү хэрэгтэй болоо. Бас эмэгтэйчүүд маань ч гэсэн сонирхоод үзээрэй. Тэгээд бүр өмсдөг ингээд бандаж хэлбэртэй Sofi хүртэл байдаг. Тэдний бас сонирхоод үзээрэй. Тэгээд бас ийм гоё хэрэгтэй мэдээллүүдийг ингээд өгөхөд дэмжиж байгаа Sofi брэндэд ч баярлалаа тий. Тэг баярлж байна. Эмчтэй бас баярлалаа. Баярлалаа. Sofi брэндтэй бас баярлалаа. Сая нөгөө охтуудад гиснээс бас нөгөө эмэгтэй хүн жирэмслээд төрснөө дараагаар бас аягүй их мэдрэг болчдөг байхгүй. Тэгэхээр төрснөө дараагаас аягүй ариун цэрэг хэрэглээс харшилдаг болдог нэг тухайн хэсэг хугацаанд. Тэгэхээр тэр үед бас яг зөв юмаа сайн сонгож хэрэглэхгүй бол харшлах юмнаас болоод нөгөө гадны үзлэг аягүй бас хийгддэг. Одоо гадны талд аягүй цагтнаад энэ гэдэг юм эсвэл юм туурснаас болоод бас гадуур үзлэг бас аягүй хийгддэг байгаа. яг бүгдээрээ ч ямар хэцүү юм бэ те. Та нар тэгээд өмнөх дугаараа үзсэн бол угаасаа яг ямар тохиолдолд эмчит үзүүлэх үү гэдэг юм бол байгаа. Тэгэхээр эмэгтэйчүүдийн үзлэхээс бол ягаад тохиол ямар шаардлага байхгүй та бэлгээр цанд ороогүй байсан ч гэсэн энэ санаа зовцсон. Тэгэхээр бидний бас бэлтгэр өгж байгаа Wings Club-ыг бас хэрэг өмнөхний дугаараа үзээгүй бол бас эхнээс нь та нар маань гоё ингэж үзээд яг өөрсдөндөө хэрэгтэй мэдээлэл аваарай. Тэгээд дараагийн дугаартаа ч гэсэн та натаас хэрэгтэй мэдээллийг өгөхөөр бид та бас хичээн ажиллах болно гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд асуух өөр асуулт байх юм бол доор комент хэлбэрээр үлдээж олно. Эсвэл Sofi Mongolia page хуудас руу болон манай page хуудас руу бичиж асуултуудаа илгээж болно шүү. Тэгээд бүгдээрээ дараагийн дугаараар уулзцгаая. Өнөөдрийн хичээл гоё байлаа. Эмчтэй баярлалаа. Бүгдээрээ уулзцгаая. Баярлалаа. За найз нэрч.